Ховд аймгийн цахилгаан төгөөс үлчээ эрчим хүчний 75 жилийн энэ жил болж байгаамаа. 1948 онд автовазын механик байсан Гаадан гэдэг хүн Z5 моторт цахилгаан хөдөлгөөр холбоод анх цахилгаан эрчим хүчийг гаргаж авчижээ. 50-ад оны үед жижиг дизелтэй JS60 гэдэг дизелээр эрчим хүчний үйлдвэр Ховд аймгаа хангаж байсан. Тэр үе чинь одоо орой 10 цагт унтраадаг. Өглөө 6 цагт эрчим хүч өгдөг тийм байсан. Албан газрууд, олгох газрууд эрчим хүчээр хангаж байсан байна. Тэгээ 66 онд аж үйлдвэрийн яамны харьяа эрчим хүчний үйлдвэр гэж байгуулагдаад би 66 он хүртэл ярина л да түүхийг. Тэр хооронд бол JS60 гэсэн дизель, DSM 30 гэсэн дизелүүдээр цахилгаан эрчим хүчийг хангаж байсан байна аймгийн. Дараагаар нь энэ авто засварын завод Зөвлөлбат улсын техник эдийн засгийн тусламжтайгаар засварын завод байгуулагдаад тэнд ГЭГА 200 маркийн 200 кВт-ын 2 дизель ажиллаж байсан байна. Тэрийн эрчим хүчний мэд шилжүүлээд тэгээд дизель генератор 200 кВт-ын 2 дизелээр Ховд аймгийн эрчим хүч одоо гэрлээр хангаж байсан байна. 66 он хүртэл. 66 онд аж үйлдвэрийн яамны харьяа эрчим хүчний үйлдвэр гэж аймагуудад байгуулагдсан байгаа. Тэр үед ерөнхийдөө хийж байгаа 67 оноос хойш эрчим хүчний үйлдвэрийн дараа маш олон жил ажилласан хүн байгаа. Тэр хүний нэрийг бар дурсахгүй болохгүй. Дараагаар нь ДЭГА 200-аас гадна Г66 гэж Зөвлөлбат улсын үйлдвэрсэн Г66 2 дизель тавигдсан. Сүүлд Г72 дизель тавигдсан. Дараагаар нь Шкода тавигдсан байгаа. Ингээд за тэгээд 66 онд энд эрчим хүчний удирдах газрын инженер Афганд орж гэдэг хүн ирж дизель асааж өгөөд одоо 380 220-ын цахилгаан шугам хүртэл байгуулж өгч байсан юм байлээ. Тэгээд одоо үндсэндээ түүх тэндээс ингэж эхэлж байгаа юм. Тэгээд дараа нь өргөжөд одоо Г72 Оросын Чехийн Шкода дизелүүд тавьж олон сайхан дизелтэй энэ дизель станцын байр нь одоо энэ хойно харагдаж байна. Энд ингээд ажиллаж байгаад сүүлд нь Оросын холбооны усаас 97 оны 10 сард шугам орж иж одоо энд дизель зогсоосон юм байна. Одоо бол аварын дизель байж байгаа. Чухал үед хэрэглэх. За тэр үуч одоо лааны гэрэлтэд байсан шүү дээ. Тэгээд одоо жижиг дизелээр яг хөө тэр өглөө орой 10-т унтраагаад өглөө 6-ад асаадаг. Тийм байсан. Тэгээд зөнд нь хязгаарлаад цөөхөн тооны алуун газар айл өрхөд гэрэл өгөөгүй байсан юм л дээ тэр чинь. Сүүлд одоо тэгээд том дизелүүд 66 72 дизелүүд тавигдаад аймгийн эрчим хүчний үйлдвэрээр бүхэл нь одоо айл өрх алуун газруудаа гэрэлээр хангадаг. Цахилгаан эрчим хүчээр хангадаг юм болсон юм байлээ. За яг хөө тэр үе чинь сайн механик байсан, танк сайн механик байсан, санжив шугамсалжийн мастер байсан. Тэгээ мунаа дарга өөрөө бол мэргэжлийн хүн. Одоо ветер хамт сургууль төгссөн, надаас 1 жилийн өмнө төгссөн хайрхууд цахилгааны инженерийн мэргэжлийн сайн инженер байсан. Тэгээд ер нь одоо дизелүүдийг зэрэгцээ ажилуулах тэрийг анх одоо Ховдод бусад аймагуд дизелтэй байлаа шүү дээ. Тэгээд одоо хологдоог нэг олон аймагч 18 аймагч ихэнх нь дизелтэй байсан. Энэ тэгээд аймагуудын цахилгаан хангамж эрчим хүчний хангамж их сайжирсан юм байгаа юм. Иймэрхүү төвхтэй тэгээд 50 хэд онд дандаа жижиг дизелээр аймаг JS60 гэдэг одоо Оросын дизелээр дараагаар нь DSM 30 гэдэг дизель, DSM 60 гэдэг дизелүүд гарсан жижиг дизелээр явж хагаад сүүлд нь энд Г66, Г72 Шкода дизелээр энэ аймгийн эрчим хүчийг том дизелүүд тавигдаж цахилгаан эрчим хүчээр хангаж байсан юм аа. Ховдын эрчим хүч одоо өнөөдөр 75 жил ажиллаж улсын хүчтэй сайхан хангагдсан, олон сайхан мэргэжлийн усуудтай болсон сайхан байна өнөөдөр харах юм байна.